Тэгээд нэлээд олон хүн ярьж нэлээд их чилэг шиг боллоо. Та бүхэн маань үнэхээр халтмаагийнхаа Баттулгыг бүгдээрээ нэг сайхан дэмжиж суудлаасаа босоод Баттулгадаа алгын нэжгнүүлэн ташиж амжилт хүсье бүгдээрээ. Босоод За баярлалаа бүгдээнд нь. Миний нутгийн хямартай. Манай цагаанаа чинь бол бүр балж өгдөг юм байна шүү дээ. Барилдах биш шүлэг мүлэг болоод энэ галзуу юм байна шүү. Одоо ийм хойны хойноос үг хэлэх жаахан хэцүү байдгийг. Гэхдээ би хэдэн зүйл хэлье. За юуны өмнө сая та бүхэн хоороороо босоод Баттулгадаа баяр хүргэж амжилт хүсэж өрөөлөө. Зүгээр л өрөөчгөр бас болчдөг юм биш шүү дээ. Маш их хүчин зүтгэл гаргаж ээж, маш их сэтгэл гаргаж ээж, маш хүч тэнцвэргүй энэ тулдаанд овсгоо самбаа гаргаж ээж бид нар ялнаа. Би яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр Монголын нийгэм их сайн биш болцсон шүү дээ. Бид нар мэдээл байгаа, яриад байгаа. Цөөнхөн баяжиж, олонхан ядуурч байгаа ийм дүр зураг бол Монголын нийгэмд бий болцсон. Энэ их сайн зүйл биш. Шинжлэлийн засгийн газар ард түмнийхээ хамжиргаа дээшлүүлээгүй тэр нүүрсийнх нь үнийг багасгаах юмсан. Бензин үнийг багасгаах юмсан. Одоо энэ цэнцвэрэн даргын зөөж байна. Очи улаан усад нэг багасгаах талтай гэсэн 50-аар билүү 80-аар билүү 80 төгрөгөөр буурч ирсэн. Тэгсэн мэт саяхан шүү дээ. Уг нь ингэж ажиллаж ирсэн. Аж ахуй нэгжүүдэд дэмжиж ер нь Монгол хүн Монголдо нэг сайхан амьдарчих яагаад болдгоо юм. Сая яг манай цагаан матрын шиг ер нь яагаад болдгоо юм. Чадна шүү дээ. Дэвжэн дээр байтугай хаач гэсэн хинтэн шиг үзэхэд байлна гээд ингээд сайхан хэлсэн. Тэгсэн харин харамсалтай нь бол нэг цаашаа явуулахгүй унгаагаад нураагаад авсан. За тэрнийг шүүмжлээд яах вэ? Тэгсэн сая Монгол ардын нам өнгөрсөн жил яг өдөөд одоо ингээд сонгуульд ороод баах юм амлж байгаад баахан булхал өөр хийж байгаад тэгээд улсын хурлд хэд боллоо? 65 гэж барыг бодоочгүй зүйдлээчгүй зарим нөхдүүд нь яллаа гэж сонсон шоконд орсон шүү дээ. Ямар сонгуул болоод өнгөрсөн бид нар мартчихад байгаа шүү. Тийм учраас энэ бол их булхал өөртөө сонгуул байсан. Булхал өөртөө байсан гэдэг нь одоо өнөөдөр 60 тэрбум төгрөгөөр зөвхөн Улаанбаатар хотын албан тушаалыг зарах тухай ярьсан, хийсэн, хэрэгжүүлсэн тэр бичлэгээс нь илүү байгаа. Нэг л хэцүү юм байна Монголын төр нөгөө нэг шудраг мудраг элдв янзын юм ер нь хайцсан байхгүй ус. 64 төгрөгөөр Монголын Улаанбаатар хотын албан тушаалыг худалдаж байгаа тийм хүмүүс чинь Монгол улсын төрийн эрхийг яаж авсан байна? Луувраар авсан биш. Гэхдээ хаа байгаа нөгөө хууль дүрм ярьдаг Монголын шүүгт цэрэг цагдаа нэг аюулгалтай тэмцэх газар борхоор хаана байхгүй. Бүгдээрээ тэдний атгал байгаа гэсэн. Тийм учраас ийм хүнд нөхцөл байдал бид нар энэ манай Халтмаагийн Баттулга нэр дэвссэн байгаа. Ийм хүнд нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд нэр дэвссэн байгаа. Дахиад би нэг зүйл хэлье. Сая өнөөдөр надад нэг хүн ярьж ирлээ. Манай улсын нэг найз. Өшин арчсан нэг сонь нөхдөд байна гэж яаж ингэсэн. Та нар миний пирус маш би улаан пирус машинтай. Би тэгэд Улаангомоос яаж Улаанбаатар орох гэж толгой зовоодаг байсан чинь та нар сайхан зам тавьчихсан. Тэгээд та нар пирус машинтай хүн Монголынхаа хаач гэсэн чөлөөтэй явж очих тэр боломжийг бүрдүүлж автозам тавьж байна. Ардын намын юу хийж байна? Татврын нэмэгдүүлж байна. Ийм хоёр ялгаатай нөхдөд байна шүү гэж. Тэгвэл дахиад ардын намын юу хийж байна вэ гэхээр бөөлжсөн буцааж долоож шít. Баахан төвчгөнж байгаа юу гэж хэлсэн? Пирус машины татварыг нэмэгдүүлсэн. Одоо яасан? Буцааж өгөхөөсөөр аргагүй гэсэн үг. Тэгвэл энэ бол төр зуурын шүү. Хуурамч зүйл бай гэдэг. Тэгэхээр арчилсан нам бол татварыг яаж багасгах вэ? Бензиныг яаж буулгах вэ гэдэг ингээд яавал энэ олон монголчууд 3 сая монголчуудын амьдрал ахуйд нэмэр болох уу гэж бодож байхад нөгөө нам чинь бол яавал цөөхөн хүмүүсээс хэд 3 төгрөг хурааж аваад яаж энэ сонгуульд ялах тухай бодож сууж.
Ялсны дараа хийж байгаа зүйл нь бол энэ нам сонгуульд ялах ямар ч бэлтгэлгүй байсныг харуулдаг. Хүүхдийн мөнгийг яасан? Хасаа хийдсэн. Тэтгэл тэтгэмжийг яасан? Хамтын тэтгэврийг алгуулгаа хийдсэн. 65 улаан мөртлөө өнөөдөр нэг инээт юм байх юм. Ирцэн бүрддэггүй. Одоо юу гэсэн бэ чи? Улсын хурлын гишүүд 65 улаан болчиход ирцэн бүрдэж байна. 65 улаан Монгол улсын бодлогыг тодорхойлж байгаа мөртлөө гадаадын нэг компани дарамтанд ороод балсан хуулийг хүчингүй болгодог. Ийм юмд байх юм уу, болох юм уу хэдүүлээ? Өөрчлөх үү? Өөрчлөё. Энэ бүх байдлыг өөрчлөхөд Баттулгыг бид дэмжиж гаргах хэрэгтэй байна. Хай цаадуулчин ганцхан юм мундаг хийж байгаа. Ерөнхийдөө тэднийг засаг авснаас өмнө бүхэн болохоо байгаад бүхэн л одоо дууссан юм шиг өдөр бүхэн шөнө бүхэн өглөө бүхэн үүрээр орилж идэв. Бүхэн болохоо байсан гэдэг ийм суртал нэвтрүүлэг тархиугаалт тэгээд урд нь ажил хийсэн хүмүүсийг мөрддөг мөшгдөг ганцхан ажлыг л хийдэг болсон. Хийсэн юмыг харлуулах тэр ажлыг бол харин нэг жилийн дотор бол маш амжилттай хийж чадсан байна. Би танарт нэг л юм хэлье. Өнгөрсөн 4 жилийн бүх юм муу байсан бол сангийн яамыг 4 жилийн 3 жилд нь бол улаан сайд 2 жил, энэ ерөнхий сайд 7 сар ингээд үндсэндээ 3 жил ардын нам сангийн сайдыг толгоосон. Тэгэл тэр надаас нэг сурвалж асуугаад байлаа. Сангийн яамд гэлөө одоо хичнээн төгрөгийн мөнгө төгрөгүүлсэн. Чи тэр сангийн сайдаас асуу. Нэг алдаа гарсан шүү өнгөрсөн 4 жил. Манай арчилсан намын засгийн газар тууштай ажиллаад дуусгасан бол олон юмыг өөрчилж чадах байлаа. Монгол хүн Монголд сайхан амьдралын өслийг бүрдүүлж чадах байлаа. Дундуур нь харамсалтай шаантдаг шаагаад Манан гэдэг засгийн газар нэг 7-8 сар ажиллаа будаа болгосон. Би энэ бүхнийг яагаад хэлээд байгаа вэ гэхээр өнөөдөр Монголын ард түмний ахуй амжиргаа, өнөөдөр Монголын төр засгийн бодлого явуулж байгаа бодлого муу байна. Тааруу байна. Энийг засах хэрэгтэй, энийг хазаарлах хэрэгтэй, энийг өөрчлөх хэрэгтэй. Тэрний тулд өнөөдөр бид нар Халтмаагийн Баттулгыг сайн дэмжих хэрэгтэй байна. Бүгдээрээ сайн дэмжих хэрэгтэй. Дахиад би нэг юм хэлье. Монголын нийгэмд өнөөдөр нэг ингэсэн. Зөв юм хийсэн хүн бурууддаг, буруу юм хийсэн хүн нь зөвддөг ийм тогтолцоо бүрдсэн. Би бас энийг өөрчлөлт өгөөч гэж Баттулгаас хүсэж байгаа юм. Бас нэг аимшигтай юм бий болсон. Мөнгө. Ерөөсөө мөнгө болохын тулд баг 2 нүдийг ухаж өгөхөөс буцахгүй болсон. Улаанбаатарын албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр зараа зогсохгүй. Улаанбаатарын газрыг бүгдийн зараа дуусгацсан. Улаанбаатарын газрыг бүгдийн зараа дуусгаж учраас шинжлэлийн засгийн газрын үед Улаанбаатар хотын гудамжны төгсрийг арилгах гэж хичнээн их зов, хичнээн их зээлийн мөнгийг тэрлүү хийв. Одоо тэгээ би нэг юмнаас айж байгаа. Одоо баялгаа бас зараа дуусчих. Одоо юу үлдсэн? Тусгаар тогтнол үлдсэн шүү. Өнөөдөртөө. Хэрвээ газрыг зарж чаддаг, албан тушаал зарж чаддаг, баялаг зарж чаддаг хүмүүс сонгогдох юм бол Монголын тусгаар тогтнол алга болно. Миний нутгийн ард түмэн манай энэ нутгийнхан үеийн үед Монгол улсын эрхчлөлд тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан. Эцэг өвгөд маань тусаа урсгаж явсан. Бид нар өнөөдөр энэ тусгаар тогтнолыг хамгаалахын тулд би дайн байлдааны тухай яриаггүй байна. Яг энэ үед бол Халтмаагийн Баттулгыг бид бүх талаараа дэмжиж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй гэдгийг би дахин хэлж байна. За эсэргүүцэж байгаа юм бол бас хэлээд байгаарай. Надад түрүү ороход нэг нөхрөөж. Та ерөнхий сайд нөөсөн шүү дээ. Танаа нөхрийн чинь төмөр зам идсэн гинүү, төмөр идсэн гинүү. Тийм байхгүй гэдэг би хариуцлагатай хэлж. Тэр урагшаа явж байгаа 5 толгоогоос Дашуусбаатар явж байгаа төмөр зам манай засгийн газрыг авахд хувийн компани барьж байсан юм аа. Хувийн компани мэдэлд өгсөн байсан юм аа. Манай засгийн газар гарч ирээд хувийн компани мэдэлд биш төрийн мэдэлд авъя. Зөвхөн тэр төмөр замыг биш хөндлөн тэр Дорногов руу явж байгаа, Сайн шанд руу явж байгаа бүх замуудыг төрийн мэдэлд авъя. Нэгэнт хувийн компани ажилдаа эхэлсэн учраас тэр компанид нь хийсэн мөнгөний нөгөөрөө
200 орчим сая долларыг бондын мөнгнөөс гаргаж өгсөн. Ерөн би та нарт дахиад нэг юм хэлье. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшиж болох вэ? Тэрнийг хэзээ яаж хорлож буудах вэ гэдгийг бол 2 жилийн өмнөөс их сайж шүү. Ганцхан Баттуулагч биш. Тэрэнд бол олон хүн өртсөн байна. Тийм учраас ерөнхий сайдын хувьд би та бүхэнд хариуцлагаар хэлэхэд одоо ямар ч юм босоог байна гэдэг байгаа. Би ер нь одоо түрүү хэлсэн үнэгнээс ойлголоо. Би очиод би ерөнхий сайдын хувьд төмөр замыг очиж газар дээр нь тэр боссон далангуудыг үзсэн бичлэгийг бол би дахиж гаргаж тавих юм байна. Ардын намын сайд сая очиод үзээд төмөр замын 5 долоогоос сая гашуун сухад явсан төмөр замын 86% нь биелсэн байна гэж ингэж хэлсэн байна. Тийм учраас ийм ор үндэсгүй юм ярьдгийг бол зогсох хэрэгтэй. За дахиад офшор би Баттуулгыг офшорт мөнгө нуудаг хүн гэж юус бодохгүй. Бараг та бидний нүдэн дээр харин юма хийдэм биш үү? Тэнд нэг талах чихэр, тэнд нэг Чингисийн хөшөө, тэр Чингисийн хөшөөний урдл дээр ямар ч хоббитэй хүн мэдэхгүй нэг 13 дугаар зуун гэдээ бас нэг хэдэн гэр барьчих үзээ. Хөөе, би та нарт энэ улс төрд 27 жил явсан өрөөд хэлчихье. Офшордох гэсэн хүн Монголд юм хийдгүй шүү. Монголд бол нэг л тийм сайхан цангаж юусан цагаан гартаа нөхөр цогж явдаг юм. Мөнгө нь гадаад байд. Би тэгж огт бодохгүй бай. Тийм учраас би Баттуулгын дээр бол итгэж байна. Үнэхээр юм хийх зүтгэсэн Монголынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн тэгээд бас өрсөлдөж магадгүй гэдэг суманд оногдчихсан явж байгаа хүн шүү дээ. Өөр юм байхгүй. Сайн дэмжээрэй. Зоригтой дэмжээрэй, итгэлтэй дэмжээрэй гэж та бүхэн хэлээ. За төгсгөлд нь би 2-3 хүн байж. Ер нь бол тэгээд энэ Мегамбийн хурд Алтамагийн Баттуулга хоёртой хоёулантай би засгийн газарт ажиллаж ирсэн. Нэгэнт энэ Баттуулгатай 2 удаа нэг засгийн газарт ажилласан. Нөгөөдөгтөө 1 удаа хамт ажилласан. Тэгээд би та нарт ийм хэлье. Цөөхөн хүний төлөө биш, нийт монголчуудынхаа төлөө зүтгэдэг тэр хүн бол Баттуулга юм а гэж надад энэ хамтын ажиллагаанаас бол харагдсан. Энэ удаа Монгол ялах ёстой шүү. Монголчуудад ялах ёстой шүү. Энэ зөвхөн ингэсэн үг шүү. Зөвхөн ардчилсан намын ялах ёстой гэсэн үг биш. Би бас ардчилсан намын даргаыг хийжсэн. Би бас дөөрөлдөж явсан үе би. Ардын нам ардчилсан нам гэж биднийг сайхан талцуулчаад хэдхэн хүн тэрний чинь хувааж авдаг. Би Монгол ардын нам дотор Монголоо гэсэн бодолтой, Монгол ялаасаа гэсэн бодолтой мянган хүмүүс байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэр хүмүүс та нар харин ойлгох ёстой шүү. Тэр хүмүүсийн дэмжлэгийг бид нар бас авах ёстой шүү гэдгийг та бүхэнд хэлье. Монголчууд бүгдээрээ ялах ёстой шүү. Төгсгөлд нь эрхчлөө тусгаар тогтнохын төлөө үеийн үед зоригтой тууштай тэмцэж тэрнийг бас хамгаалж ирсэн та бүхэн байна. Манай нутгийнхан байна. Монголынхаа төлөө сэтгэл гаргаж чадах, зүтгэл гаргаж чадах, бас хийж бүтээж чадах Баттуулгыг дэмжээрэй. Монгол ялнаа. Баярлалаа. Амжилт.